Дахь хятад ард улсад энэ сарын 2-ны өдөр тодорхойгүй шалтгааны улмаас уушгины хадгалгаа өвчний тохиолдол бүртгэгдсэн. Байнгын ажиллагаатай хэлийн 26 бомбтод хяналт тавьж ажиллаж байна. Яг одоо бид буян тухай бомбтоос мэдээлэл авахар холбогдож байна. Баярлалаа, бид буян тухай бомбтоос холбогдож мэдээллийг өгөхэд бэлэн болсон байна. За яг одоогийн байдлаар Хонконг Улаанбаатарын чиглэлийн он 298 онгоц бууж байна. За энэ онгоцоос бууж байгаа хүмүүс дээр бол яг хяналт шалгалтыг сэрэмжлүүлгийг тарааж ажиллаж байгаа. За нийтдээ бол улсын хэмжээнд бид мэдээлэл өгсөн байгаа 26 одоо хэлийн бомб дээр хяналт шалгалтыг тавьж байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа, цаанаас бас ямар мэдээлэл ирж байгаа гэдэг дээр та хүргэж. Тэгэхээр одоогийн байдлаар бол Ухаан гэдэг хотод бол 59 тохиолдлоос 7 хүн биеийн байдал хүнд бусад хүмүүсийн харьцангуй гайгүй эмчлэгдэж байгаа. За ойрын хавьчлан 163 хүн багс мэдээ ирсэн байгаа. Зурагдсан мэдээгээр яг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс халдварласан байж магадгүй гэсэн тийм анхны одоо тиймийг шинж тэмдэг тийм одоо онш байгаа. Хамтарсан баг бол эрсдлийг бас тодорхойлж ажилласан байгаа. За энэ дээр яг ямар дүгнэлт гарч байгаа? За халууныг хэмжиж байгаа. Эрүүл мэндийн асамж яг голомтой бүс нутгаас өөрөөр Хонконгийн онгоц, Ирэний онгоц, Бээжингийн онгоцноос ирж байгаа зорчигчдод болон за газраар хуура замын бомбоор ирж байгаа хятад улсаас ирж байгаа бүх зорчигчдыг бол эрүүл мэндэд хандлт судалгаа хийж өөрөөр хэдэн ямар улс руу зорчсон тийм ээ хэд хоног хаагуур явсан аялал жуулчлалын бүх одоо маршрутыг судалж байна. За хэрвээ халуунтай болон ямар нэгэн амьсгалын зочим халт шинжийн шинж тэмдэглэх юм бол шууд одоо эрүүл мэндийн байгуул шилжүүлэх одоо чиглэлийг өгсөн байгаа. Түүнчлэн далайн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний одоо бас хяналтанд шангатгаж өөрөөр хэлбэл гарал үүсэн тодорхой аюулгүй баталгаатай 20 сарын аюулгүй баталгаатай бүтээгдэхүүнийг бид нэр хянж одоо оруулах. За түүнчлэн зорчигчд эрүүл мэндийн одоо мэдээ сэрэмжлүүлэх өгөх мэдээлэл өгөх гэсэн одоо үндсэн одоо голгод ажлууд хийж байна. 1 сарын 2-ны өдрөөс эхлээд бүгд найрамд хятад улсад бол энэ өвчний тохиолдол бүртгэгдсэн. За түүнээс хойш тохиолдлууд нэмэгдэж байгаа. За гэхдээ яг манай Монгол улсын хувьд бол өнөөдөр яг хяналт шалгалтыг бомбтууд дээр хяналт шалгалтыг уржигдраас эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар бол бас эрсдэлтэй тохиолдол бүрдэгтэйг байгаа гэдэг мэдээлэл өгч байна. За бид сарнаатай уулзсан. Яг энэ газар дээр бас яг ямар шалгалтууд явж байгаа, эрсдэлтэй тохиолдлуудыг бас бүрдэгтэйг гэдгийг мэдээлэл өгч байгаа шүү. За өнөөдөр 1 сарын 8-ны байдлаар бол бүгд найрамд хятад ард улс Хонконгийн чиглэлээс нийт 5 онгоц буухаас одоо сая Хонконгийн 4 дахь онгоц маань бууж байна. Нийт зорчигч бол 521 зорчигч, үүнээс Монгол 441 зорчигч ирсэн байна. Одоогийн байдлаар с ิ жигтэй тохиолдол бол илрээг байна. Баярлалаа танд. За тэгэхээр буян тухай бомбтоос бид холбогдож мэдээлэл өгсөн нөхцөл байдлын мэдээлэл яг одоо өнөөдрийн байдлаар бол ийм байна. Баярлалаа.